Кэжи олж тэрийг ганц зорилол дэлбэлж чаддаг супер хүчтэй азарган дахиа түүний энэ хүч чөтгөр талигдаж дүүний идүүлэхүйд цээжин дотор нэг зүйл хагарч бий болсон гэдэг. Харин түүний чөтгөрт идүүлсэн дүү Саран Кэжиг айлд орсон үед цээжинд мөн л нэг зүйл хагарч гал гаргадаг хүчтэй болжээ. Түүний дүү хүзүүндээ шивэстэй дөрөв юртаа өөгчтгөр идэж Кэжи дүүгийнхээ өшийг авахар түүний хайх аян замдаа гарсан. За амартай чинь бол азарган дахиа хүн төрлөختнийг аварсан тухай түүх. За тэгээд үргэлжлүүлж аним руу орохоос өмнө хичээлийн шинжилтэй холбогдуулаад оюутан сурагчдаа зориулсан SNT дэлгүүр болон SNT онлайн дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүст 20,000 төгрөгийн купон бэлэг олохоос гадна 100,000, 200,000, 300,000 төгрөгийн худалдаа авалт тус бүрт SNT-гээс бэлдсэн гарын бэлэгнээс сонгоо авч болох нэ. Мөн багшийн дэдийн төгөлдөр төв салбарт 9 сарын 1-нд сурагч нарт зориулсан Glow Day event, 9 сарын 2-нд оюутан залуус зориулсан Student Skin Care event залгагдсан байгаа билээ шүү. Уг event дээр skin analyzer, хувийн тодорхойлох үйлчилгээг гүн төлбөргөө авах боломжтой юм байна. За тэгээд танаас яаж арьсан арчилгаа мэдхгүй эсвэл ямар бодог зохихоо мэдхгүй хүмүүс нь арьсан мөн түүн тохирох өнгөө тодорхойлуулад өөртөө хэрсэн арсны бүтээгдэхүүн эсвэл нүүрний бодыг сонгоо авч хэрэглээрэй. Кэсгэ бол юутаас царцаа арихтаа чулуу шидэж усны канат нээж хааж шарсан дахиа өгтөл тэнийг юм тахта гэж бодож байгаагаас нь л хүний хэлэлгдэг ухаантай гэдгийг мэдж олно. Агтаас бусад дахиа шиг хүн тэрүүлж бодоо өгвөл амтрахаа идэж дахиануудын хийдгийг хийн. Харин ч төрөд там эсвэл өөр ертөнцөөс биш хүмүүсийн дотоод төсөл шунал билэгдэх боломжгүй мөрөөдлөөс үүсдэг. Кэж энэ удаад ажийн дарамтнаас олж үүссэн толгоон чөтгөртэй таарлаа. Өнөөх нь яг хүүхд алхаж яхад нь аварч яаж ин амнууш бүр залаа иргэнүүлчлээ гэж авсан. Тэгээд Кэж илүү машинууд шидэл бүгдээс нь болтож дахиан даймааргүй хурдаар хөдлөн нэгнүүдийн сах тоншоод тусгай дайралт кукарику гэ толгойн зад дэлбэлж орхилоо. Дөрөв хэлсэнчлэн Кэжигийн зарлага бол дүүг нь алсан хүзүүндээ шивэстэй дөрөв юртэй чөтгөрийг олж алах. Кэжигээс өөр 90% дахиас вэ. Аврагч тэрээ цахилгаан ашиглаж тэр дорн хэлж гин. Энэ дахиад ямар очиртай юм бол? Энэ зөр Кэжи хэсүүлж яваа далайн зараа түүж байгаа их нартай таарчээ. Өнөөдөр нь далайн зараа өгтөл идэж үзснэ. 100 унгадаг хорхоог 100 чигийн улаантай нийлүүлсэн юм шиг. Яасан го ямттай идвэ гэж зүрлдэв. Амар царайтай эвгүй ах. Хөөхөн дэгдэхээ аваарэ. Гэт эвгүй хоолоогоор орилоо зогсож гин. Зарж байгаа дэгдэхээ донд нь бусдаас арай өөр. Томоо нүдтэй нэг дэгдэхээ бусдаа задуулж идэв. Энийг харсан хоёр охин ямар хөөрх юм бэ гэдэг авах читэл ахын царай өргөж орхилоо. Том нүцэд гэртээ өртөл өнөөдөлдөө дээрлэхүүлээд хоол идэж чаддгүй. Энийг харсан ах хүү том нүцэд тусад нь хоол идүүлээд эндээ мангар хайртай бололтой. Том нүцэд шивээсийг харснаа миний нуруунд дээр гэж ирэхтэл ах хүү ойлгоо бололтой нуруунд нь хүнлэг бай гэж хүчээд сул дарааг хамгаалж буруу зүйлтэй тэмц гэж захина. Маргааш нь ах хүү бүр байдгаараа задуулсан. Угаасаа сайхан сэтгэлтэй хүн якуза болоод амжилттай он гэж аахгүй л дээ. Тэгсэн ах хүүгийн хүндэлж явдаг ах нь за, ерөөс ахын чам туслая. Чи ахынхаа дор ажил гэсэн чинь ах баярлаад нулимс туслалан суваа. Гэтэл дараа өдөр нь мөнгө хүлэгчэд орж ирээд мөнгөнийхөө наачтын нөгөө ах нь худлаа яриад хүлэгдсэн болж таарлаа. Худалч, хуурамч, хувиа ачаасаа хүмүүсээр дүүрэн нийгэмд сайхан сэтгэлтэй шудрах хүн хохирч үлддэг хорвоо юм да. Ах хүүгийн нүдэнд нулимс цэлгэнжийн удаад баярын нулимс биш өөр хилэнгийнх байлаа. Хүзүүнд нь чөтгөрийг ургаж мангасаал чивэрдэг. Хүмүүс рүү дайрахт нь Кэж ирж толгойг нь зад дэлбэлж ялахад том нүдэд нулимс туслуулан гашуудваа. Гүй тэгсэн чинь ах хүүгийн мангас би нустаад буцаад хүн болцсон байдیں۔ Кэж шок. Хэдий мангас олж урьсан ч сэтгэлийнхээ хаа нэгтээ өчөөхөн чолов гэрэл хийгээ үлдсэн бол буцаад хүн болох боломжтой. Том нүдэд дорлцаа, яг дорлцоо. Тэгээ зүр сэтгэлээ дагч Кэжийг дагж явахаар очтол бацаа минь үлд гэж авдیں۔ Ямар ч тач ах хүү хуурсан ахын баригдаад өрнөөсөө гарсан шүү. Кэж ээлж толоноо олон талгаатай онцгой мангастай ээжийн толгойн дэлбэлсэн ч дахиж ургаад өгшин ч байдгүй. Арга нь урагдсан Кэж удаа оруулждаг кукарику хийгээд биес нэг чүлдэлгүй дэлбэлж орхилоо. Зүрхэн сүүлэн дээсэн билээ. Туйлдад унсан Кэжийг том нүдэд болж хамаараа хоолж хасарч тавилаад нэлээхэн танваа. Тэгээд тухайн арсан Кэж удаа тавил хаяад явна шүү. Гисээр хамт явахаар боллоо. Тэгсэн чинь энэ үергийн төвөр дахиа гарч ирсэн нөгөө цахилгаан борохоотой юм дахиа байлаа. Энэ өөрийгөө Кэжигийн экснэ зөвхөн нэг минь. Кэж болохоор гүйлгээд байгаа. Ямар тач баял дүрслэгдэж юугаарч дутаж үзээгүй нэм дахиа бол Элизабет. Нэг өдөр гэрлүүн мангас тарахад Кэж ирж аваад тэр мөчөд тухаангууд оруулж архичээ. Данч Кэж аян замдаа гарснаар Элигийн зүрх шархалж Кэжийг олж хариугаа авахаар энэ хүртэл ирсэн бош таарлаа. Тэгсэн Кэжи дайрж исэн гарын барьснаа хошуун дээр нүсээ идэм да. Хогжин Эли бас ч гэж Кэжийг үзэн яддаг болоогүй. Баг зэрэг сэтгэлтэй бололтой. Үүний дараа ярилцсны эцэст Элигийн жихэн зорилго нь ганц мангас үлдээлгүй бүгдийг алах гэдгийг олж мэднэ. Эли бүр утас ашиглаж чаддаг за амар. Тэгээд мангасуудын талаар судалгаа хийгээд хүн рүү дайрдаг болон дайрдаггүй бүр тусалдаг мангасууд тус байгааг олж мэджээ. Мангасууд нь хэлбэр дүрсээрээ өөр байдаг боловч ихэвчлэн улаан эсвэл цэнхэр өнгнөөс тогтдог. Харин сүүлд гарч ирсэн цагаан өнгөтэй дөрвөн юртэй мангас бол Кэжигийн дүүг алсан хүзүүндээ шивэстэй өнөө мангас байлаа. Хамгийн сонин нь энэ мангасын гар нь Кэжигийн дүү шиг харагддаг. Бас өнөөхөөрөө гал удирдах чаддсан юм байна.
Ийхүү манай гурийн зам нийлж халан усан дорлоо. Эли Кэжи хаа өрхи ярилцаадаг житэл том нүдтийг зэлбэн мөр холгалчваа. Том нүс дараагээд зогтоод Кэжи Эли хоёр ирнэ. Тэгээд толдох гэтэл замын цанаас жижигхэн 6 муурын залцаг цамцаатал тэгтэл гараад ирдیں۔ Энэ морч нээж муур ээжээ. Ярилцсны эцэст Эли залцгнуудад нь зориулж өндөгдарч өглөө. Хүүе Эли хүүхдэр муур холчлаа гэж бодож гинөө. Им дахиад игдэхээ болох боломжгүй өндөгдарч чаддаг гинэ. Дэлгүүрт зарагдаг бараг бүх өндөг өргөн өндөг байт юм байна. Хэрвээ азаргаан дахиа им дахиа хоёр нийлээд биологийн ажил хийвэл дэгдэхээ болно. Азаргаан дахиаг бол бүгд дэгдэхээ болох боломжгүй өндөг. Би өөр сая л мэдчихлаа. За ямартай ч энэ морн хөзөвчтэй агаад эзэн ясан бол гэсэн 10 хоногийн өмнө энэ тасханд мангас гарч ирсэн сойш бүх хүн өөрийн ухаангүй газар авахад эхэлжээ. Энэ зур тасны хөвгтөд магасаас зогтгаа төлөвлөгөө гаргаж ийн. Улаан подолхтой арай том хөвгт нь харуулын нунгаагаад өөрийнхөө зөлөөслөд яг буудалтын даваан дээр манай хідэрч таарна. Хөвгтөд дахиануудад оруулаад бүр шок. Тэгсэн Эли бичрийг дөө олгодог ап ашиглаад ярилцаа наавал яах вэ? За ямартай ч энэ хөвгтөд нь мангас удирдуулж байгаа тосны хөвгтөд юм гин. Учир явдлыг ойлгоод тосны мангасыг устгахаар боллоо. Тэгтэл өглөө болоход улаан подолхт идэгвэ. Энэ мангас нь улаан подолхтын абаш таарсан. Хөөрхий аав дээр ирээд аава та буцаад ирээчтэй гээл гуйж байгаа. Аав нь жоохон тисч удахгүй баяжаад сайхан амьдрна гин. Энэ аав нь мөрөдө тоглоом донтод хамаг юм алдсан. Нэг өдөр согтөө явж байгаа давтар дүүрэн алт болон эрдэнэс нуусан газрын зураг олчдیں۔ Алт хараад шунал нь хөдөлж мангас өнгөр оргова. Бүтэн жил өнөө эрдэнэсээ хайж газар огсон боловч олж чадсангүй. Сүүлдээ цөхөрч хүүгийнхээ нүдэн дээр чөтгөр олж хувраад хүмүүсийг удирдах өнөө алтаа хайсаар. Улаан подолхт аава надад мөнгөтэй баян амьдрал биш тантай өнгөрүүлэх ингээл нэг өдөр тутмын амьдрал ахт болоо гэсэн боловч юу яриад байгаа мөнгө бол бүх зүйл гэж хариуллаа. Мангасын нүргэнд байшин нурахад Кэжи ирж хүүхдийг аврна. Тулаан эхлэхэд улаан подолхт аавыг минь битгий алаарай гэж гуйна. Би яриад дүүрэн амтай ийм хүчтэй мангасыг алахгүй байх ганц л зам бий. Тогон цохиулж ухаан алдуулах. Тиймээс Эли илүү хүчтэй цахилгаан ашиглахын тулд шонгийн мод руу өргөтгöd Кэжи цаг очоор тултал мангас шороо басаад яг цогтгийн даваан дээр алтан зоосны шаржигнах чимээ гарваа. Доошо хартал бөөн алт. Энэ зурэлээ тогнооцтой борохоо холбоод цахилгаан ашиглаж мангасыг хөлгөөнгө болгож яллаа. Тулааны дараа Кэжи хүн болсон аав нь алах гэж дайрна. Тэгтэл улаан подолхт үйлсээр урдуур норч хамгаалдаг. Аав нь хүүгээ хараад ухаан орж улаан подолхтыг төлхөж ганцаар өгөхээр боллоо. Энэ үед Кэжи дайралтай боловч юу ч хэлэлгүй аян замдаа гарлаа. За тэгсэн манай хүний тулааны бичлэгийн нэг гар өчөөд интернетд оруулчиж үүнээс хойш таарса хүн болгон манай горыг таниал зарван бүр барих гэж үзнэ. Эли шуум намжтал хэсэг хүлээх санал гаргаваа. Тэгтэл Кэжи уурлаад би өгөөч хүмүүсээс олж аяллаа хойшлуулдیں۔ Та ирүүлд гэснэ хаяа авчдیں۔ Кэжи хэсэг яваад авт тоглоомын газар иртэл бараг л хүн шиг нарсан мангастай таарлаа. Манай хоёр найзлаад хамт тоглож амьдардаг газарт нь нэрнэ. Мангасын нэрийг Морио гэдэг юм байна. Цаа чин мангар нарсах дээрээ сайхан сэтгэлтэй. Тэгтэл Кэжи "Гөөгөөсөө юм бол буцаад хүн болоод амьдрал яадیں" гэсэн чинь "Хөнгөө штэ" гэж авс. 6 сарын өмнө Морио хүн байхдаа ходоодны хар тавдрын сүүлчийн шат гэдгээ мэджээ. Тэгээд нулимс туслалан өдөө хүртэл яаж амьдарснаа бодоод дахиад ганц л боломж олгол энэ удаад хүн шиг амьдармаар байна. Гэхдээ түүний хүсэл мангасаал чавирчээ. Тэгээд би чиний өмнөөс хүн шиг амьдрна. Чи санаа амар өөх гэж авс. Гүтгэл 5 секундын дараа эмнэлгээс залгаснаа. Өө андорчиж та хор тавдргүй биш үү гинтээ. За ямартайч манай хоёр өдөржин ярилцаж сайн найзууд боллоо. Орой нь хэрэг хугаалч харсал хайсвэ. Атар бороо ортой зэрэгцэн том нүд Дели хоёр Кэжиг хайж яваад нэг охинтой таарна. Охин хөл мотой өвөөтэйгээ хамт хоёулаа андардаг. Шуурганаар эдний тонхор болтол үер алаад явах шаардлагатай боллоо. Тэгтэл тэрэгцрийн дугуйн гацаад эцсийн мөчтэй арай гэж амжина. Энэ зур Морио хотыг ажиглаж хаачин бэнийг чичирхийлж байхыг сонслоо. Үерээс болж далан зурчээ. Морио хотыг хамгаалахаар мангас олж ураад биеэрээ хаана. Өнөөхөн зургатаар шууд дамжуулахад Эли том нүд хоёр хараад далан руу зүгэллээ. Мориог хүмүүсийн төлөө хичээж байгааг Эли хараад шок. Морио эцэст нь цааш амьдрал шилтгаанаа олжээ. Хэдий хүмүүст үзэн ядагдчих боловч сайн зүйл хийхэд бусдын юу их огтосоо хамаагүй. Энэ хоёр Кэжи ирэхэд талан задарч орхилоо. Кэжи Мориог эцээ хүртэл хичээсэн бодоод үрийн усыг хаахаар бол чулуу хаагартал орилтол. Унахтай хацаад Кэжи усан цогтож орхин. Тэгтэл үрийн ус оргилж Кэжи усыг зогслолоод бол чулууг буталж урсгалыг зогсоож чадлаа. Тэгсэн Морио урсаж яваад иргэдээр шидэхэд амьд үлдэж чаджээ. Манай цааш явахдаа Мориотой тараад салхиос хийн цааш явлаа. Яг явсныхан дараа урт төстэй эмхтэй ирснэ. Мориогийн дохой цөмлөө алчдیں۔ Манай цааш явшаар цагаан чөтгөрийн хамгийн сүүл тарагдсан газар руу явахаар боллоо. Тэгтэл яг энэ үеэр сэгсээс үүдтэй дахиад ирснэ. Ахаа гэж авдیں۔ Хэд хоногийн өмнө сэгсэр үдтэй дахиад аавтайгаа хамт мангас ангуучлаад ивчиж. Тэгтэл таарсан магасын энгийн хүн ирснээр тухайн цолж алаад далав жургуулаад цогцыг аваад ивчин. Өнөө хоёр араас нь дагаад хаягдсан агуулхад иртэл бүр баахан мангасууд игнүүлээ тавьсан байлаа. Тэгтэл энэ нурхэж тараад аав дахиад бэрхчин. Энэ мангас шиг хүчтэй хүмүүс ол чөтгөрөөд. Тэгснэ нөгөө алсан мангасуудаа удирдах чаддаг за. Сэгсэр үдтэй дахиад аргагүй болж аавыгаа хаяад зогчин. Зүгтгтаа. Кэсгэ чамд төрсөн ах би гэж аавынхаа хэлснийг санджээ. Тэгээд олж ирсэн хүн нь Кэжи. Ухаан алдаад зэрсэн чинь Эли шархын нэмлээд дэрэгдэн зогсож ийн. Энийг
хараад орлоонаас. Тэгсэн Кэжи зөхөж унгаснаа хэм болох нь асууна. Сэгсрүүстэй дахиад Кэскийг нь. Цаа чин Кэжигийн өөр ээжтэй дүүнийг минь. Кэжи энийг сонсоод царай нь хухаа цааж өнгөрсөн үеэд орсон. Энэ аав нь бүр нууц гэрүүлтэйгээ оддоо нэг өдөр Кэжи аавыгаа хайж яваад өнөөх нь мэдсэн. Тэгсэн баригдсандаа бантаад Кэжиг ээжтэй нь хайж яваад нөгөө гэр бүлээ сонгосон билээ. Иннээс болоод ээжийнх нь бие мод чойхон дүү Сараа өндгөөсөө гарахад дахиад явааж нь очжээ. Ямар ч тач Кэжи аавыгаа бол үзэн яддаг. Тэгээд тийм хог навшиг аварлаа юу гэсэн чинь миний аавыг навш хэлээ гэж зодтолтод хэллээ. Кэсги өн Кэжиг амар гэж бодож ирсэн чинь Кэжиг бүр төвөггүй альдаг за. Тэгээд Кэжигийн өмнө огт харж байгаа өгөө тусгай арга ашиглаж энергийн цохилт хийж яллаа. Кэжи ялгцсандаа шаарлахад дахиад тултах гэтэл Кэсги уушлахгүйгээд Кэжигийн мэдхгүй өчнөн зүйлийг тайлбарлаж өгнө. Энэ шалиг аав нэртээр өс чөтгөртэй талтж ирсэн Гошки дорой гэр бүлийн хүн юм байна. Кэжи болон охин дүү Сара онцгой чадвартай болсон нь удмынхан цастай холбоотой. Тэгээд юу болсныг хэлж явах зурт бүлэг мангасуу дайралт хийлээ гэд мэдээгээр гарна. Өнөөх нь хартал манай сайхан сэтгэлтэй Морио ээжидийн гайхаад иртэл 8алжин мангас үлчиж. Энэ 8алжин мангас нь бас л хүмүүс тусалдаг сайхан сэтгэлтэй мангас ээжээ. Гэхдээ яагаад ийм болов? Ээлид нэг санаа төрч мангасыг алхахуу хөдөлгөөнгөө болгоод ярилцах гэтэл тухайн цолоо жижиг мангас гараад ирнэ. Тэгсэн ашгүй 8алжин мангас хэвэндээ ороод юу болсон хэлдэг. Өнөө далавчтай чөтгөрчин тухайн цолхтой шимэгч мангас оруулаад би нүдэртад ээжээ. Тэгэхээр Мориог бас ингэсэн баш таарлаа. Кэсги аавыгаа аврахаар Кэжи Мориог аврах зорилгонд хамт явахаар болтол ээлээ чухал ажилтайгээд манай гороо явлаа. Энэ ээлийн хүн аванд бүр дахин хэлэр ярьдаг нас. Тэгэд бүр өстө тэнэг баян тусгай лаборатори агаалаад ээлийн загсан зүйлээ нэстээр тэргээр авчирж байна. Энэ зор манай гурвч төрүүдийн үдэнд ирлээ. Мориог алдаг хүртүстэй эмгтэй чинь төрүүдийн босна. Аавын барьсан шилтгаан хүчнийх нь нозыг олох. Манай хоёр хүүхдний бол хараалж болохгүй гэж захин. Тулаан ихэд энгийн махсуударч манай хоёр ядах юмгүй ялна. Даан читэрхий олон болохоор Кэжи тусгай дарилт хийх гэтэл ээли ирж бүгдийг онтолж архилоо. Цаа чин Мориотой таарсанс хойш сайн махсууд байдаг гэж итгэхэд алахгүй гэсэндээ шин зэвсэг хийж ирсэн байжээ. За тэгтэл өнөөж төр чин хадгалж үлдээсэн 3 авраг мангасаа гаргалаа. Нэг нь манай Морио. Кэжи Мориог сэрэхэр болоход яаж ч зорилсон сонсох шин жалга. Энэ үед томнууд санаа гаргаж Мориогийн хамраар ороод тархиндах шимгчийн алхаар боллоо. Кэжи хамрын нөхрөнд ойртох гэж дайр харалцохиж алчих гээд болтгүй. Гэтэл манай эдийн аварсан 8алжин мангас ирж би энэ баш таслана. Ингээд том нүцд ороход авраг нүдэн мангастай элийн үзэж чинь. Шин дэвсэг нь 10 мангасан зориулсан өрнөг моттой. Өнөөхөө ашиглаад нам бодож хаялаа. Кэсгэ шүдэ боддог загсан мангастай толдож тусгай арга 5 дахь деважингийн цохилтдаг чадвараа шүдгүү болтлон зөхөн. Том нүд дэмэртач нэг нүхээр дамжиж явсаар Мориогийн тархинд ирлээ. Хадаа саваараа толдох гэтэл ялахгүй юм биш үү. За тэгээд бууж өгдгийн даван дээр гинт дээшээ нэг харснаа. Бэжи да гэсний ард нь гараад мэ. Зэрэг ороод. За ялчлаа шүү гэсэн тэмдрүүлээрээ том нүдтийг нэвт сүлбэж орхилоо. Харин мангасуутай толж исэн Эли Кэжи хоёр дээр гарандаа ботаж чөтгөр толдохоор ирлээ. Дагтаг пууж явуулж Элийг шарахт болоход Кэсгэ зөрүүлж дайртал цогтолтод нөлөөлөхгүй арайгад зогтлаа. Эли боломжийг ашиглаж хариу бодох гэтэл эргэж хараад пуужин явуулчихна. Азар Кэжи ирж хамгаалаад зөрүүлж дайрахад бүр ганц цогтолтод нөлөөлдгөө. Кэсгэ туслахаар тусгай хүчээ идэвхжүүлэхэд чөтгөр харснаа энэ удаад болтлаа. Үхсэн байхстай том нүд таан чин би хав харахуу газар сэрнэ. Айсан давилтал. Дугаагаа төгөөч гэд аврах том цэнхэрнүүд нэгтлээ. Том нүдэд хараад бүр шок. Тэгтэл үргэлжлүүлж би их чинь би авлаа. Гэхдээ том нүдэд босоод ирсэн цээжинд нь чөтгөрийн тэмдэг байдаг. Нүд нь өөрчлөгдөд хоолой нэрхтээ хүнийг шиг олжээ. Өнөө шимэгч нь харсан даруй дайж зүгт гэж үзээд баригдаад юу ч хүн алуулж архилаа. Нөгөө талд манай хоёр яаж чадахгүй зүгт чинь. Тэгтэл буун чөтгөрийн суманд бос чинь. Боломжийг ашиглаж Кэжи тусгай орлоо. Кэсгэ тусгай цохилтоо хийсэн боловч чөтгөрийн би буцаад идэгчдیں۔ Тэгээ сумаа цэнэглээд хариу дарилт хэллээ. Энэ удаад бууцсан сум нь өөр төрөө нүдтэй. Өнөөх нь манай хоёрыг хониосон дагана. Байдал хурцсаад Кэжи эсвэл алуул гэдгийн жишгээр шууд л чөтгөрийн зүггүүлээ. Ойртож ирээ тусгай орлооно хийсээр чөтгөртэй хамт дэлбэрсэн боловч чөтгөрийн бие ягаачгүй байлаа. Күтгсэн. Кэжиро буун дотор нь орсон байдیں۔ Тэгээ сумын дотор нь дэлблээ чөтгөрийг гимтэж чадлаа. Энэ үед Кэсгэ тусгай дэлбэрэлтээ өшгөлтөй хийж чөтгөрийг аллаа. За ингээд шууд бостой хийх тулаан. Үүнээс өмнө Кэсгэгийн хүчний талаар тайлбарлая. Гошки дорой гэр бүлийн дахианууд үнний өндөг гэсэн нууц эргэтэнтэй гин. Үүнээс сасрын хүч ялгаруулах боломжтой ба. Ялгарсан энергийг хоо гэж нэрлэнэ. Эхлээд хоогоо идэвхжүүлж дараа нь ялгаруулна. Ялгаруулсан энерги бидэд дарааж асрын хүч үүсгэх боломжтой. Кэжи төлцсөн учраас Кэсгэ ганцаараа тулдгаар дарлаа. Хоогоо энгийн үеэс 3 дахин илүү ялгаруулан толтно. Тэгтэл чөтгөр. Үнний өндөг чинь ийм суугам уу гэж авдیں۔ Энэ чөтгөрүүд чинь манай эдийн үнний өндөгний талаар судлах гад лавыг нь барьсан байжээ. Кэсгэ зэрэг шүлүүдэн өгсөн чамаагүй бүх хүчээ гаргахаар шийдлээ. Тэгээд хоогоо 10 дахин их ялгаруулж чагаар чичрхийлэн масрын хүчийг бидээ шингэн эцсийн дайралтаа хийлээ. Тэгсэн өнөөхөн дайралтыг хаачдیں۔ Тэгсэн чөтгөр 3 еврейтэй болж таарна. Мангасуудын хүч еврейхэн тоогоор хэмжигдэв юм байна. Тэгээд Кэсгэг алахаар дайртал Кэжи ирж хамгаалдаг. Босгоч тэнгэлгүй Кэсгэ өөрөөс нь сул дорой Кэжи бүх зүйлээ гаргаад толтож байгааг харан хэвтлээ. Тэгээд жинхэнэ хүч гэж юу болох талаар бодно.
Кэске ааваасаа үнний өндөгний талаар мэдээд бэлтгэл хийхээс өмнө бусдад дээрлэхүүлдэг сул дорой нэгэн байжээ. Мангасыг ганц дайралтаар устгах аавыгаа хараад аавшиг авахыг мөрөөдөн хичээж ирсэн ч ялагдал хүлээвэ гэж. Ингээд өгөхөө хүлэн хэвтгэхдээ Кэжийг харж ялах боломжгүй байж яагаад инглээ толдно вэ гэж бодно. Чөтгөрч ийм битэйж толдож байгаа Кэжийг гайхад Морио иш таарна. Том нүдд ямарч лээсэн аварч чадсан бололтой. Ингээд хоёулаа нэлээд толдтол Мориог авч хидээд Кэжи өхлийн ирмэг дээр иржээ. Гэхдээ Кэжи унах бүртээ дахин босч дахин нэг удаа толтно. Бүгд л түүний дуусчгүй нэг хүч хаанаас гарч ирж байгааг гайхна. Кэске нулимс туслал ахыгаа харахтаа жинхэнэ хүч чадал гэдэг бол бууж өгөхгүй байх гэдгийг ойлгожээ. Энэ үед түүний дотор үнний өндөг хагарч Кэске шал өөр төвшөнд ирлээ. Чөтгөр хүртэл Кэскийн өөрчлөлтөд цочирдож жинхэнэ тулаан одоо л эхэллээ. Кэске чөтгөрийн хурдаар хөдөлж боломж гаруул зөхөн. Чөтгөр урлагта бүх хүчээ гарган араас нь хөөсөн боловч Кэске зөрүү дээрэн хитэн хэсэг болгож хаялаа. Ялагдсан чөтгөр Кэскэгээс богино хугацаанд хүчтэй болсон нууцыг нь асууна. Кэске хариуд нь гэр бүл гэж хэлтэл чөтгөрийн марцсан байх ёстой дурсамж нь хальт үзэгдээд биен сэргэж шал өрөөлөө наачдын тулаан ширүүсч дахин амилсан чөтгөр Кэскэг торон торч дайрлаа. Дахианууд харанхуй тарч чаддгүй мэлээ. Тэгтэл Кэске нүдэн анж 6 дахь мэдрэхүүгээ ашиглан бүх дайралтаас нь болтож чөтгөрийн толгойг зад элбэлж орхиноо. Гүтгэл дахиад амилчдیں۔ Морио туслахаар хойноос нь бариад автал чөтгөр тэмдрүүлээрээ хойш өргөөд хэдэн хэсэг зад татаж орхилоо. Кэжигийн өшөө хорсол уур хилэн эцтэй тулж үнний өндг нь харт уяагаар гэрэлтэн. Ийхүү Кэжи анх удаа өөрийнхөө хоо гэдгчүүл чадлаа. Тэгээд ганц дайралтаар чөтгөрийн бийг нэг цөлбөж хаяхад манай хэд бүр шок. Гэхдээ чөтгөрийн биед хар цамыг устгахаас нааш өгөхгүй болтой. Хоо ялгаруулсан Кэжи тусгай орлооно хийтэл өмнөхөөсөө хавилуу болж орлооны хүчээ ганц цэг төвлөрүүлэн цөмийн дэлбэлнэ. Ялч чадсан ч ямар үнээр олж ав гэсэн чинь Морио өхөөгүй дээ. Цаа чин бие тамруулахтаа жинхэнэ бие толгойдоо үлдээчихсэн байл та. Том нүдс ч бас буцаад тийм байдалтай орчиж. Тэгтэл том хэрэг мандав. Ялагдсан чөтгөр чинь хоёр үл дээрээ зогсчиж. Чөтгөрийн толгойд марцсан байх ёстой дурсамж нь ар араасаа ундарч түүний нэрийг Хикари гэдэг. Ганц ээж нь түүний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Гэтэл гай тарсан нэг өдөр ээж нь бусдын гарт өргөдөжээ. Том болоод ээжийнхээ ачийг хариулах мөрөөдөл энэ өдрөөр дуусгаар олов. Хикаригийн ээжигээ хүсэл биеийг нь эзэмдэж чөтгөр болон хувирна. Энэ үед өнөөх эмгтэй чөтгөрээр Хикаригийн биеийг биш зүр сэтгэлийг удирдахын тулд зүрхэнд нь хар бөмбөлөг суулгасан байлаа. Түүнийг нэвтсэн учраас Хикари буцаад хэвийн байдалтай оржээ. Үүний дараа Хикаритай ярилцаж чөтгөрүүдийн зорилгонд дэлхийг эзлэх хийгээд Кэжигийн үнний бөмбөлийг олж авах гэдгийг олж мэднэ. Бас энэ нэмэгтэй чөтгөр чинь жинхэнэ боссыгын туслах нь ээжээ. Чөтгөрүүдийн босс бол хүзүүндээ шивэстэй цагаан өстэй чөтгөр. Ийхүү Кэжи дүүгийнхээ өшөөг авахын тулд чөтгөрүүдийн боссыг устгах ёстой болж таарна. Тэдний адал явдал одоо л эхэлж байна. Чөтгөрүүдийн эсрэг толдох хөв зайтай Гошки дорын гэр бүлийн том хүү Кэжи. Тэрээр аавда хаягдсан ч байж боломгүй байдлаар түүний хувь тавилан түүний чөтгөрүүдтэй толдоход хүргэсэн билээ. Цаашд түүний ямар ирээдүг хүлээж байгаа вэ? За ямар ч тач энэ хүрээд нэгдүгээр үлрэлэн дуусж байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя.